Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Бурхны зан чанарыг ойлгох нь маш чухал. Би та нарыг олон зүйлд хүрнэ гэж найддаг. Гэсэн хэдий ч та нарын үйлдэл болон бүх амьдрал миний шаардлагад бүрэн нийцэж чаддаггүй. Иймээс шууд гол зүйлдээ орж өөрийнхөө хүслийг та нарт тайлбарлахаас өөр сонголт надад алга. Та нарын ялган таних чадвар дуйлахан, багтан сонирхох чадварч мөн адил тааруухан болохоор та нар миний зан чанар, түнчлэн миний мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй. Тиймээс тэр талаар та нарт мэдэгдэх нь яаралтай асуудал болоод байна. Чи өмнө нь хэр ихийг ойлгосон? Эсвэл эдгээр асуудлыг ойлгохоор оролдоход бэлэн байгаа эсэх чинь хамаагүй. Би та нарт тэдгэрийг бас л дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Эдгээр асуудал нь та нарын огт мэдэхгүй зүйл биш боловч та нар ойлгож байгаа юм шиг, эсвэл тэдгээрт агуулгадж байгаа утга учирыг мэдэж байгаа юм шиг санагддаггүй. Та нарын олонх нь ердөө л бүдэг бадаг ойлголттой байдаг ба цаашлаад тэр нь дутуу дулимг бүрэн бус байдаг. Үннийг илүү сайн хэрэгжүүлэхэд, өөрөөр хэлбэл миний үгийг амьдралд илүү сайн хэрэгжүүлэхэд чинь туслахын тулд энэ асуудлууд бол та нарын эхлээд мэдж авах ёстой зүйл гэж би бодож байна. Эс бөгөөс та нарын итгэл тодорхойгүй, хуурамч хагаад шашны өрх зангаар дүүрэн хэвээр үлдэх болно. Хэрвээ чи Бурхны зан чанарыг ойлгодоггүй бол түүний төлөө хийх ёстой ажлаа хийх боломжгүй байх болно. Хэрвээ чи Бурхны мөн чанарыг мэддэггүй бол түүнд хүндлэл, айдас үзүүлэх боломжгүй байх ба оронд нь харин жишимгүй хуумгай байдал, булзаарал, түүгээрч үл барам засаршгүй доромжллыг л үзүүлэх болно. Хэдийгээр Бурхны зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал агаад Бурхны мөн чанарыг мэдэх явдлыг үл ойшоож болохгүй боловч эдгээр асуудлыг хинч нэгтлэн шалгаж гүнзгий судлаагүй юм. Та нар бүгдээрээ миний гаргасан захиргааны зарилгыг ч үл тоомсорлдог нь харахад илт байдаг. Хэрв Бурхны зан чанарыг ойлгодгүй бол та нар түүний зан чанарыг хялбар уурлуулах болно. Тийм зөрчил нь Бурхныг өөрийг нь хилэгнүүлэхтэй адилхан бөгөөд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарилгын эсрэг үйлдсэн гин буруу болдог. Бурхны мөн чанарыг мэдснээр түүний зан чанарыг ойлгодог бөгөөд Бурхны зан чанарыг ойлгохын хантаар захиргааны зарилгын талаар ойлголттой болдгийг одоо чи ухаарах учиртай. Мэдээж захиргааны зарилгын олон нь Бурхны зан чанарыг товч дурддаг боловч түүний зан чанарыг тэдгээрт бүхэлд нь илэрхийлдэггүй. Иймд та нар Бурхны зан чанарын талаарх өөрсдийн ойлголтыг илүү нэг алхам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Би өнөөдөр та нартай энгийн ярилцаж байгаа биш. Иймээс та нар миний үгэнд няхуур нямбай хандаж цаашлаад тэдгэрийг гүнээ эргэцүүлбэл зохино. Үүгээр би юу хэлж байна вэ гэвэл та нар миний хэлсэн үгэнд хэтэрхий жаахан хичээл чармайлт зориулжээ. Бурхны зан чанарын тухайд гэвэл та нар энэ асуудлыг нухацтай тунгааж бодохыг бүрч хүсдэггүй ба
тийм чармаалт гаргадаг хүн ховорхон. Энэ шалтгааны улмаас та нарын итгэл бол зүгээр л гоёмсог, сүржин яриа юм гэж би хэлдэг. Одоо ч гэсэн та нарын нэгэн ч өөрсдийн хамгийн гайтай сул талд ямар ч нухацтай чармаалт гаргаагүй. Та нарын төлөө миний амссан бүх зовлон шаналлын дараа та нар миний урамыг хугалсан. Та нар Бурхныг огтхонч тоодоггүй хагаад үнэнгүй амьдралаар амьдрдагт гайхах зүйлгүй. Иймэрхүү хүмүүсийг яаж ариун хүмүүс гэж үзэж болох юм бэ? Тэнгэрийн хууль тийм зүйлийг төвчөхгүй. Та нарын талаар маш бага ойлголттой байгаа тул илүү их үг зарцуулахаас өөр сонголт надад байхгүй. Бурхны зан чанар нь хүн бүхэнд маш хийсвэр санагддаг сэдэв бөгөөд бас хүн бүхний хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв юм. Учир нь түүний зан чанар хүний зан төлөвтэй адилгүй билээ. Бурханд ч бас өөрийн гэсэн баяр, уур, уй гашуу, аз жаргалын мэдрэмж байдаг боловч эдгээр мэдрэмж нь хүнийхээс ялгаатай. Бурханд өөрийн эзэмшил болон оршихуй байдаг. Түүний илэрхийлж, илчилдэг бүхэн нь түүний мөн чанар болон ялгамж чанарыг төлөөлдөг юм. Тэр юу болох? Түүнд юу байгаа? Мөн түүний мөн чанар болон ялгамж чанар нь бүгдээрээ ямар ч хүнээр орлуулж болохгүй зүйлс билээ. Түүний зан чанар нь хүн төрлөختний төлөөх түүний хайр, хүн төрлөختнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрлөختөнд хандах үзэн ядалт, мөн үүнээс ч илүүтэйгээр хүн төрлөختний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан төлөв харин өөдрөг, солбоолог, эсвэл хэнэггүй байж болох юм. Бурхны зан чанар нь бүх зүйлийн дундах амьд амьтдын захирагч, бүх бүтээлийн эзэнд харьяалагддаг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр хүнд, хүч чадал, тэнүүн сэтгэл, агуу байдал болон хамгийн гол нь дээдийн дээд байдлыг харуулдаг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлэг тэмдэг, зөвхт бүхний бэлэг тэмдэг, сайн сайхан бүхний бэлэг тэмдэг билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүч дийлж эсвэл эзэлж чадашгүй түүний бэлэг тэмдэг. Мөн түүнчлэн энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж чадахгүй, мөн өөрт нь халдахыг тэр төвчөхгүй түүний бэлэг тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлэг тэмдэг билээ. Ямар ч хүн эсвэл хүмүүс түүний ажлыг юм уу, түүний зан чанарыг уймулж чадахгүй буюу уймуулах боломжгүй. Харин хүний зан төлөв бол хүн араатнаас жаахан давуу гэдгийн бэлэг тэмдэг төдий юм. Хүн өөрөө бол ямар ч эрх мэдэлгүй, би даасан байдлгүй бөгөөд өөрийгөө дийлэх чадваргүй. Харин мөн чанартай тэрээр төрөл бүрийн хүмүүс үйл явдал, юмсын бүрэн иргэшээлд тонголцдог нэгэн юм. Бурхны баяр хөөр нь зөвхт байдал болон гэрлийн оршин тогтнол болон үүслээс бий болдог. Харанхуй болон хорон муугийн мөхлөөс бий болдог. Хүн төрлөختөнд гэрэл болон сайхан амьдралыг авчирсан болохоор тэр баярлан бахаддаг. Түүний баяр хөөр бол зөвхт байдал, эерэг бүхний оршин тогтнолын бэлэг тэмдэг. Үүнээс ч илүүтэйгээр аятай таатай бүхний бэлэг тэмдэг юм. Бурхны уур хэлнэ нь шудраг бус явдлын оршин тогтнол болон өөрийнх нь хүн төрлөختөнд
хор хохирол учруулдаг уймэн самууны улмаас болдог. Хорон муу болон харанхуйн оршин тогтнолоос болж, үннийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос болж, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин байхаа болохын бэлэг тэмдэг бөгөөд үнээс ч илүүтэйгээр түүний ариун байдлын бэлэг тэмдэг юм. Түүний уй гашуун өөрийнх нь хүсэн хүлээж байгаа боловч харанхуй дунсан хүн төрлөختнөөс хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс мөн өөрийнх нь хайрладаг хүн төрлөختөн бүгд гэрэлд амьдарч чадахгүй байгаагаас болдог. Тэрээр гэмгүй хүн төрлөختний төлөө, шудраг боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл санаа дутмаг хүний төлөө уй гашууг мэдэрдэг. Түүний уй гашуу бол түүний сайн сайхны болон түүний өршөөлийн бэлэг тэмдэг, гоо үзэсгэлэн болон сайхан сэтгэлийн бэлэг тэмдэг юм. Түүний аз жаргал нь мэдээж өөрийн дайснуудыг ялж хүний чин үнэнч итгэлийг олж авахаас үүсдэг. Үнээс ч илүүтэйгээр энэ нь бүх дайсны хүчийг хөөн зайлуулж устгахаас бий болдог. Мөн хүн төрлөختөн сайн сайхан амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурхны аз жаргал нь хүний баяр хөөртэй адилгүй. Харин ч энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс бүрч агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрлөختөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлэг тэмдэг. Мөн хүн төрлөختөн гэрлийн ертөнцид орохын бэлэг тэмдэг билээ. Нөгөө талаар хүн төрлөختний сэтгэл хөдлөл нь бүгд зөвхт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө биш. Ялангуяа Тэнгэрээс хайрлсан нэгүслийн төлөө бүрч биш. Харин өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдэг. Хүн төрлөختний сэтгэл хөдлөл нь хуваа хичээсэн агаад харанхуйн ертөнцид харьяалагддаг. Тэд Бурхны хүслийн төлөө байх нь бүхэл төлөвлөгөөнийхэн төлөөч оршдоггүй. Тиймээс хүн Бурхан хоёрыг хизээж зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үрд дээдийн дээд нь хизээд эрхэмсэг байдаг байхад хүн үрд олиггүй, үрд үн цэнгүй байдаг. Учир нь Бурхан үрдэд солиос гаргаж хүн төрлөختөнд өөрийгөө зориулж байдаг. Харин хүн үрд авч зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрлөختний оршин тогтнолын төлөө хүч чадлаа үрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө эсвэл зөвхт байдлын төлөө хэзээч ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармаалт гаргадаг ч гэсэн тэр нь ганц цохилтож дааж чадхааргүй маш сул байдаг. Учир нь хүний хичээл чармаалт бусдын төлөө биш, үргэлж өөрийнхөө төлөө байдаг. Хүн үргэлж хуваа хичээдэг байхад Бурхан үрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шудраг, сайхан бүхний их сурвалж байдаг байхад хүн бол муу муухай, хорон бүхнийг өвлөн авч ил харуулдаг нэгэн юм. Бурхан зөвхт байдал болон гоо сайхны мөн чанараа хязээч өөрчлөхгүй. Харин хүн хэдийдэж ямар ч нөхцөлд зөвхт байдлаас урвж Бурханаас холдон одохоос огт сийхгүй.
миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурхны зан чанарыг агуулдаг. Та нар миний үгийг анхааралтай эргцүүлсэн нь дээр. Та нар тэдгээрээс асар их ашиг тус гарцаагүй хүртэх болно. Бурхны мөн чанарыг ойлгоход маш хэцүү боловч та нарт бүгдд нь Бурхны зан чанарын тухай ядаж зарим нэг төсөөлөл бий гэдэгт би итгэж байна. Тэгээд та нар үүнийг надад харуулж Бурхны зан чанарт халдахгүй зүйл илүү ихийг хийнэ гэж би найдаж байна. Тэгвэл миний санаа амарна. Жишээлбэл Бурхныг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Альвааг үлдэхдээ түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс түүний санаа зорилгыг эрж хай. Мөн Бурхныг үл хүндэлж гутаах зүйлс хийхийг цээрэл. Тэрч бүхэл чи өөрийнхөө зүрх сэтгэлийн хожимын хоосон зайг дүүргэхийн тулд Бурхныг сэтгэлийнхээ мухарт хийх ёсгүй. Хэрвээ тэг хэн бол чи Бурхны зан чанарт халдсан байх болно. Дахин хэлэхэд чи өөрийнхөө амьдралын туршид хэзээч Бурхныг доромжилсон үг хэлж түүний эсрэг гомдлож байгаагүй гэж үзье. Мөн чи түүний даалгасан бүхнийг зүй зохистойгоор биелүүлж насан туршдаа түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье. Тэгвэл чи захиргааны зарилгыг зөрчхөөс амжилттай зайлс хийсэн байх болно. Жишээ нь хэрв чи хэзээ нэгэн цагт тэр бол Бурхан гэж би яагаад боддгүй юм бэ? Эдгээр үг ариун сүнсний гэгэрлээс өөр юу ч биш гэж би бодож байна. Миний бодлоор бол Бурхны хийдэг бүхэн зөв байх албагүй. Бурхны хүн чанар минийхээс давуу биш. Бурхны үг зүгээр л итгэхийн аргагүй гэдэг ч юм уу? Эсвэл өөр иймэрхүү шүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтаа наманчилж гэмшиж би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлагдах боломж чамд хэзээч гарахгүй. Учир нь чи хүнийг биш, харин Бурхныг өөрийг нь уурлуулсан. Чи хүнийг шүүмжилж байна гэж итгэж болох боловч Бурхны сүнс үүнийг тэгж үздэггүй. Түүний махбодыг үл хүндлэх нь түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тийм болохоор чи Бурхны зан чанарт халтаагүй гэж үү? Бурхны сүнсний хийсэн бүхэн нь махбодод хийсэн түүний ажлыг хамгаалахын төлөө, энэ ажлыг сайн хийхийн төлөө байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ чи үүнийг үл ойшоовол чи Бурханд итгэхдээ хэзээч амжилт гаргаж чадахгүй нэгэн юм гэдгийг би хэлнэ. Чи Бурханы уур хилэнг хүргэсэн учраас чамд сургамж өгөхийн тулд тэр тохирох шийтгэлийг ашиглах болно. Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялахгүй зүйл биш. Чи түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар чи аажмаар өөрийн мэдлэгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авах болно. Энэ мэдлэгт орохороо чи илүү өндөр, илүү сайхан төлөв байдал руу урагшлах болно. Эцэст нь чи өөрийнхөө муухай сүнснээс ичиж нуугдах газар хаанч алга гэж бодтлоо их ичнэ. Тэр үед Бурханы зан чанарт халдах авир зан чинь улам бүр багасж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, түүний гэсэн хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэх болно. Энэ бол хүн төрлөختөн гайхалтай сайхан ертөнцид
орж буйн тэндэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй байна. Та нар өөрсдийнхөө заяа тавилангийн төлөө наас чааш сандран гүйж байгаа тул Бурхны мөн чанарыг мэдэх гэж оролдох тэмүүлэл хэнд байх юм бэ? Ийхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдлгүй захиргааны зарилгийг зөрчихүүлнэ. Учир нь та нар Бурхны зан чанарын талаар хэтэрхий бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурхны зан чанарын эсрэг зөрчлийн чин суурийг тавьж байгаа биш гэж үү? Та нараас Бурхны зан чанарыг ойлгооч гэж гуйх нь миний ажлаас ангид байгаагүй. Яагаад гэвэл хэрв захиргааны зарилгийг байнга зөрчвөл та нарын хэн ч шийтгэлээс зугтаж чадах бай. Тэгвэл миний ажил бүхэлдээ талаар өнгөрөхгүй байсан гэж үү? Тиймээс бие авч явах байдлаа нэгтлэн шалгахын зэрэгцээ. Та нар өөрсдийн хийх алхамд хянамгай бай гэж би бас л гуйж байна. Энэ нь та нар тавих миний илүү өндөр шаардлага байх болно. Мөн та нар бүгдээрээ үүнийг наривчлан тунгаан үзэж улс суурьтай анхаарна гэдэгт би найдаж байна. Та нарын үйлдэл миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь авч үзэх ба оронд чинь шийтгэл хүлээх өөр хинч байхгүй.